хорон санаатны сүрэл болон шудрах хүний ирээдүй. Yorimo этгээдээс болоод санаагаа бүү зовоо. Буруу хэрэг үлдэхсэд хизээч бүү атарах. Учир нь гэвэл тэд өвс хадах мэд мүдхэн үгэрч, урмал гандах мэд үхэж өргөддөг. Мөнхийн эзэнд л найдаж яв. Сайн үс бүтээж багтун. Тэгвэл чи зааж өгсөн нутагт нь айх аюулгүй амьдран суун. Зөвхөн мөнхийн эзнээс л ад жаргалаа эрен хайхтун. Тэгвэл сэтгэл зүрхний чин хүсэл мөрөөдлийг тэр өгнө. Амьдралын замаа чи мөнхийн эзэнд даатгаж бай. Түүнд л найдаж явахтун. Чиний төлөө тэр бүхнийг хийх болно. Тэгвэл гин буруугүйг чин тэр гэрэл мэд тод болгон, үнэн зөвийг чин тэр үдийн нар мэд ил болгоно. Мөнхийн эзний өмнө тайван дүлгөөн байж түүний өгөх тусламжийг төсвөр төвчээртэй хүлээж сур. Өөрийнхөө замаар яваад өөдөлж байгаа хүнийг хизээч бүү анхаар. Хорон үйлсэдээд хэрэгжүүлж буй хүнийг хизээч бүү ойшоожхаар. Уур уцаараа татагтун. Ундуудсан бухимдхаа бол юунд ч бүү санаа зов. Энэ бүхэн нь хүнийг зөвхөн Yorimo руу хөдөлдөг. Учир нь гэвэл Yorimo итгээд эзээ нэгэн цагт устгуулна. Харин мөнхийн эзний тусламжийг хүлээж байсан хүн л зааж өгсөн нутгийг нь аваад эзэмшил болгон сууна. Тиймээс хэсэг хугацааны дараа хорон муу санаатнууд үр үзэгдэхэ болдог. Байсан тэр газраас нь хичнээн эрд сурвч сураг нь гарахгүй болдог. Харин төлөв даруй хүмүүс мөнхийн эзнийхээ өвлүүлж өгсөн нутгийг эзэмшин элбэг дэлбэг амьдарч сэтгэл хангалуун болно. Хорон муу этгээдүүд үнэнч шудрах хүний эсрэг үгсэн хуйлдж занал хийлээд шүдэ хавирч байдаг. Гэвч хорон муу этгээдийн шийтгэл авах өдрийг мөнхийн эзэн мэдэх учраас тийм хүнийг хараад тохуурхан инээж байдаг. Хорон муу этгээд нь хоосон ядуус болон зовлон дунагсдыг хөнөөхөөр шудраг үнний замаар замнаж бөөгн устгахаар сэлмээ суглан нумаад татвч далаасан сэлэндээ өөрсдөө тэд бүсэлбүүлэн татсан ном нь хуг өсөрдөг болоо. Олон муу этгээдүүдийн олж хураасан ариун их хөрөнгнөөс үнэнч шудраг хүний олсон өчүүхэн баг юм дээр. Учир нь гэвэл хорон муу этгээдийн гар сарвуу нь хугарч харин үнэнч шудрах хүнийг мөнхийн эзэн өөрөө өргөн дэмжиж байдаг. Гим зэмгүй хүнийг мөнхийн эзэн халамжилж байдаг. Тийм хүний өв хөрөнгө өөрийнх нь хүмүүс үеийн үед үлдэн хоцордог болоо. Yorimo цаг ирэхэд тэд айд сандрах хэрэггүй. Өсөглөн ачлангийн үед тэд идэх хоолоор хүртэл элбэг дэлбэг байдаг. Харин хорон муу этгээдүүд үр мөсөн үгүй болдог. Мөнхийн эзнийг эсэргүүцэж буй тэр хүмүүсийн амьдрал нь хэрийн өвс ногоо мэд зуурдын үзэгдэл бөгөөд мүдхэн үгүй болно. Утаар унаа мэд тийхүү үрд замхран одно. Хорон муу этгээдүүд авсан зээлэж төлдөггүй. Харин үнэн шудрах хүн өгөөмөр зантаа бөгөөд өрөөл бусдад өгөхөөс гар татдаггүй зантаа. Учир нь гэвэл мөнхийн эзнээс өрөөл авсан хүмүүс л өвлүүлж өгсөн нутгийг нь эзэмшил болгон сууна. Харин мөнхийн эзнээс хараал хүртсэн хүмүүс устгуулан сөнөх болно. Ямар нэгэн хүний явбал зохих зөв замыг мөнхийн эзэн л зааж өгдөг. Өөрийнх нь сэтгэлд нийцсэн үнэн замаар явсан хүнийг тэр бат тогтвортой болгодог. Тийм хүн нь өдөрч унсан ч тэндээ хөсөр удаан хөвдөхгүй. Учир нь гэвэл мөнхийн эзэн тийм хүний гараас нь натгаж байдаг. Хизээ нэгэн цагт би эдэр залуу явсан ч харин одоо насан өндөр болжээ. Гэхдээ би үнэнч шудрах хүн мөнхийн эзэнд хаягдан үр хүүхдүүд нь гуйлга гуйж байхыг өдий болтол үзээгүй. Тийм хүн өрөөл бусдад өгөөмөр гараа сунган зээл өгч байдаг. Үр хүүхдүүд нь тийм хүнд аз жаргал авчирдаг. Yorimo юмнаас үр мөсөн салцгаахтун сайн сайхныг бүтээж яв. Тэгвэл чи мөнхийн эзний өвлүүлж өгсөн нутагт үеийн үед амьдрах болно. Учир нь гэвэл мөнхийн эзэн шудраг ёсонд дурладаг. Өөрийнхөө хүмүүсийг тэр хизээч зөнд нь орхидоггүй. Үнэнч шудраг хүн мөнхийн эзнэр үрд хамгаалуулж байдаг. Харин хорон муу этгээдүүдийн үр удам нь хүртэл үүр төнөөлгөн сүрдэг. Үнэнч шудраг хүн өмчилж авсан газраа эзэмшин үеийн үе тэндээ амьдардаг. Үнэнч шудраг хүний амнаас ухаант мэрэгэн үгс гардаг. Тийм хүн шудраг ёсны тухай ярьж байдаг. ертөнцийн эзний хууль тийм хүний сэтгэл зүрхэнд үргэлж хадгалаастай байдаг. Явах замаасаа тийм хүн хизээч бүр мөсөн гажихгүй. Хорон муу этгээд үнэнч шудраг хүнийг үргэлж ажиглан харахтаа хөнөөхөөр зэхэж байдаг. Гэвч мөнхийн эзэн үнэнч шудраг хүнийг тийм хүний гарт хизээч оруулж орхихгүй. Хилс хэрэгт унаад шүүн хилэлцүүлэхт нь хүртэл хэрэгтэн буруутан болгохгүй. Мөнхийн эзнээс тусламж ирэхийг нь хүлээн түүний заасан замаар л баттаа явж байгтун. Тэгвэл өгсөн нутгаа тэр чамд эзэмшүүлэхийн тулд өргөн дэмжих болно. Харин хорон муу этгээдүүд охирч дуусхийг нь чи хоёр нүдэрээ харна. Яахаас ч буцахгүй хорон муу нэг этгээдийг би харсан билээ. Тэр этгээд нь Ливаны нурууны хурш мод мэт бүхнийг хүч давмгаасан төрөмгийн хүн байсан. Хожим би тэр нутгаар явахдаа нөгөө хүнийг сургалсан боловч алга болсон байлаа. Түүнийг би эрен хайвч огт олдоогүй билээ. Гим зэмгүй хүнийг ажиглан харж байхтун. Шулуун шудрах хүнийг анхааран ширтэж байхтун. Учир нь гэвэл амар тайвныг сахигч тийм хүний хойч үед нь сайн сайхан ирээдүй бий. Харин мөнхийн эзний хуулийг зөрчсөн хүн бүр устгуулна. Хорон муу хүний хойч үеийн сүн
Үнэн ч шударга хүний аврал мөнхийн эзнээс ирдэг. Зовлон дунсан үед нь тэр хорогдох газар нь болдог. Мөнхийн эзэн тэдэнд тусламжаа өгч чөлөөлдөг. Мөнхийн эзэн тэднийг хорон муу этгээдүүдийн гараас салган авардаг. Учир нь тэд мөнхийн эзнийг хорогдох газараа болгосон юм а. Зовлон дунсан хүн мөнхийн эзнээс тусламж гуйсан юм. Мөнхийн эзэн минь ууртай үедээ намайг бүү буруутгаж, хилэнтэй үедээ намайг бүү шийтгэж, учир нь гэвэл харамсан сум тань бид минь шигтлээ. Хүчит гар тань над дээр буулаа. Идүүцэл зэвслэх тань төрүүлсэн учраас би өөрийн биеэр зовж байна. Гим хийгээд шийтгүүлсэн учраас би ясандаа тултал тарчилж байна. Үлдэж хийсэн гимдээ өөрөө би живж байна. Үүч даахын аргагүй хүнд ачаа мэд санагдаж байна. Тэнийг мунхагийн гайгаар шархтаж шаналсан биед минь идээвэр буглаж байна. Толгоогоо өргөх тэнхэлгүй газар тэрийн гихтээд өдөржин би гашуудж байна. Хамаг бие минь халуун шатан эрүүл газар алга болжээ. Тамир тэнхээ минь алдраад тэр чигээрээ би сүрлээ. Сэтгэл зүрх минь өөмрөөд ёолон гиншиж хэвтэж байна. Бүхнийг захирагч их эзэн минь юу хүсэж байгааг минь та өөрөө мэднэ шүү дээ. Санаа алдан яолохыг минь та өөрөө хардаг шүү дээ. Зүрх болгон дэлсээ тамир тэнхээ алдарлаа. Харах нүдний минь галцогч унтарлаа. Өвчнөд баригдсан надаас анд нөхөд танил талууд маань хүртэл дайжин зутах болжээ. Төрөл садангууд маань хүртэл тойрон дүлэх болж. Амийг минь хаар зэхэд тэд өрх тор тавьцгааж байна. Зовхыг минь үзэхээр улаараа тэд өнөөх тухай ярилцаж байна. Тэглийг минь хэрхэн тэрслэх талаар өдөржин тэд сэтгэж байна. Харин би дүлих хүм мэт болоод юу ч сонсолгүй явж байна. Илгүй хүм мэт болоод амаа ангаалгалгүй явж байна. Тиймээ би юу ч сонсохгүй хүн шиг болоод зэмлэн буруу шаах үгийг огт хэлэлгүй явж байна. Учир нь гэвэл би мөнхийн эзэн танаас л тусламж ирэхийг хүлээж байна. Бүхнийг захирагч их эзэн минь, ертөнцийн эзэн минь, та надад хариу өгөх болно. Учир нь гэвэл би танаас гуйхтаа. Халтрах үед минь баярладаг тэр хүмүүст ялалтын баяр бүү өгөөч гэж хэлсэн мөлий. Мөнхийн эзэн минь одоо би огт сэхэхгүй унахан байна. Өвчин зовлон баригдаад үргэлж би тарчилж байна. Буруу хэрэг хийснээ таньдаа би илчилж байна. Гим хийсэн явдалтаа би сэтгэлээрээ шаналж байна. Үндсэн шалтгаан байхгүйгээр хүс санаж буйд хэд үнэхээр давуу хүчтэй байна. Буруу шалтгаанаар намайг үзен ядаж буйд хэд үнэндээ тоогоор олон байна. Ач дус болсны минь хариуд ёрын муугаар хариулсан тэд хүстэн дайснууд мань учир нь гэвэл би тэднээс огт өөр бөгөөд сайн сайхан руу тэмүүлдэг. Мөнхийн эзэн минь намайгаа бүү орхиорой. ертөнцийн эзэн минь надаасаа бүү холдорой. Бүхнийг захирагч их эзэн минь аврагч минь надтай одоо туслаач та.